Ковидын дараах дэлхий өмнөгшгөн байгаа болсон. Нийлүүлэлтийн сүлжээнүүд тасарч, хил гаалууд удааширч, дэлхийн худалдаа шин сорилттой нүүр туссан тэр үед бизнесүүд нэг үннийг илүү тодорхой ойлгосон. Логистик бол зөвхөн тээвэр биш. Энэ бол эдийн засгийн хөдөлгөөн, худалдааны урсгал, улс орны хөгжлийн амьсгал юм. Тухайн үеийн Монголын логистикийн салбарын нийт орлого ердөө 2 их төгрөг байсан ч үүний цаана асар том боломж байлаа. Тиймээс бид нэг асуултыг өөрсдөө тавьсан. Монголын логистикийн ирээдүйг хамтдаа ярилцаж, хамтдаа тодорхойлж болохгүй гэж байна. Ингээд 2022 онд логистик форум анх эхэлсэн. Нэг салбарын хүмүүс нэг зорилгын төлөө нэг дөр тулсан тэр мөчөөс шинэ боломжууд нэгдсэн. 2022-оос 2025 он хүртэл Монголын логистикийн салбар тасралтгүй өсөж 2 их төгрөгийн зах зээл 9.3 их төгрөгийн салбар болон өргөж байна. Гэхдээ энэ өсөлт зөвхөн тоо биш байлаа. Энэ бол шинэ гарцууд, шинэ тээврийн боломжууд, шинэ хөрөнгө оруулалтууд, шинэ хамтын ажиллагаа, шинэ итгэл байв. Энэ хугацаанд 30 үндсэн илтгэгч, 50 гаруй зочин илтгэгч, 1000 гаруй оролцогчид нэг эндэр болон танхим цуглаж, салбарын өнөөдөр болон маргаашийн тухай хамтдаа ярилцлаа. Бид зөвхөн логистикийн тухай яриаг. Бид Монгол улсын өрсөлдөх чадварын тухай ярьсан. Бид эдийн засгийн өсөлтийн тухай ярьсан. Бид Монголын бизнесүүд дэлхийд хэрхэн илүү хурдан, илүү үр ашигтай холбогдох тухай ярьсан. Энэ логистикийн хөгжил Монголын иргэн бүрийн амьдралд хэрхэн нөлөөлөх тухай ярьсан. Учир нь логистик сайжрах үед бизнес өсдөг, худалдаа тэлдэг, үнэ тогтворчдөг, боломж илүү ойртдог. Гэвч 2026 он бидний өмнө шинэ сорилтуудыг авчирсаар байна. Бид дахин өөрсдөөсөө асуух шаардлага үүсэж байна. Геополитикийн докторгүй байдал, Иран болон Украины дайны үргэлжилсэн нөлөөлөл, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт, технологийн шилжилт, химийн оюун ухааны өсрөмгийн хөгжил, олон улсын худалдааны шинэ дүрмийг бий болгож байна. Үүний зэрэгцээ Монгол улсын хойдож томоохон хүлээлтүүд үргэлжилсээр байна. Шинэ төмөр замын дэлгүүдэц, бомбын хүчин чадлын өргөдгөл, тээврийн шинэ коридорууд, бүс нутгийн шинэ боломжууд. Энэ бүхэн зөвхөн хүлээлт биш. Энэ бол бидний дараагийн өсөлтийн боломж юм. Тиймээс өнөөдөр бид энд дахин цуглаж байна. Асуудлыг зөвхөн хүндэхийн тулд биш, ирээдүйг зөвхөн төсөөлөхийн тулд биш, харин шийдлийг хамтдаа олохын тулд. Учир нь Монголын дараагийн өсөлт логистикоор хэмжигдэнэ. Мөн тэр ирээдүйг бид хамтдаа бүтээн. Логистик форум 2026